чухал анализын дотоод зах зээлийн дугаар ихэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хэдүүлээ Монголын хөрөнгөний бирж дээрх бас нэгэн сайн хувьцаа, сонгодог хувьцаа гэгдэх Түмэн шууд компани Түм хувьцааны талаар ярилцсанаа. За хувьцааны тухай ярьдаг дээр уламжлалт дагуу за хөрөнгө оруулалтын зүгээс хараад хамгийн чухал дөрвөн үзгээс нь би слайд дээр төлөвлөсөн байна. За тухайлбал компани ногдлошгоо хэр зэрэг тараадаг, компани ногдлошгийн бодлого нь ямар байдаг, өнгөрсөн хугацааны ногдлошгийн гүйцэтгэлээр нь хэр зэрэг төлж ирсэн. За мэдээж хувьцааны ханшийн тухай хэр зэрэг ханшин хэлбэлцдэг, хувьцааны арилжааны өтөх нь бусадтай харьцуулахад хэр байдаг, мөн аль ангилалд багтдаг. За мэдээж үргэлжлүүлээд санхүүгийн үзүүлэлтүүд буюу санхүүгийн баланс нь хэрэг, за компани ашигт ажиллагаа хэр зэрэг үр ашигтай ажилладаг вэ гэдгийг товч ярилцсанаа. За ингээд шууд агуулгатай орцгоё. За Түмэн шууд компаниг эхлээд танилцуулахад тус компани 2004 онд үүсгэн байгуулгаж ирсэн. За гол бизнес бол шувуу үржүүлэг, өндөгний үйлдвэрлэл байгаад. За мэдээж үүнийг дагалдах малын тэжээл, компост, бордоо зэрэг үйлдвэрлэдэг. Дотоодын нэг томоохон том үйлдвэрлэгч байгаад. 300 орчим ажилтнтай. За 2019 онд бол анх IPO хийж ирсэн. За эдгээр ингээд дээрээсээ хувьцааны тухайг хараад үзвэл график слайд дээр бол би энэ оны 1 сарын 1-ээс өнөөдрийг хүртэлх Түмэн шууд компани хувьцааны ашиг тавьсан байна. За улбаршаар босоо графикуд бол тухайн арилжааны идэвхийг нь илэрхийлж байгаа Түмэн шуудын хувьцааны. За ингээд хараад үзвэл анх одоо бас 5 жилийн өмнө буюу 2019 онд IPO хийж нийт 10 тэрбум төгрөгийг татан төлөвлөж. За тэр үед бол хувьцааны нэрлсэн нь бол 200 төгрөг байсан байгаа. За ингээ ханшийн өсөлтийг хараад үзвэл IPO хийснээс хойш өнөөдрийн хаалтын ашаал нэг 382 дараа хагдсан буюу 47 орчим хувийн өсөлтийг үзүүлсэн. За оны эхнээс гэхэд тухайн хувьцаа маань өөрөө нэг 12 орчим хувийн харьцангуй боломжийн бас өндөр гэж хэлж болох өсөлтийг үзүүлсэн тухайн график дээрс харагдаж байна. За Английн хувьд бол хөрөнгөний биржийн 1-р англи дээр багтдаг. За Монголын хөрөнгөний биржийн 1-р англи дээр 27 компани байгаа. За эдгээр бол мэдээж холбогдох борлуулалтын үзүүлэлт, санхүүгийн үзүүлэлтээр зах зээлийн үлгээрээ тэргүүлдэг компаниуд байдаг. Тэгэхээр тус ангилд багтдаг байх нэ. За мэдээж салбарын хувьд бол хүнс хөнгөн үйлдвэрлэл гэдэг ангилдаа багтаж байгаа. За өнөөдрийн хаалтын ашил 382 дээр хаагдсан. За сүүлийн 1 жилийн хугацаанд дээд доод ханшийг хараад үзвэл 319 дээр хамгийн багтайсан бол оргилдоо 400 башхаа 399 дээр хүрж исэн дээрс харагдаж байна. За нийт эргэлтэнд байгаа хувьцааны тоошхыг бол 200 сая ширхэг хувьцаа зах зээл дээр эргэлдэж байгаа. За зах зээлийн үнэлгээг нь хувьцааны тоондоо үржүүлээд үзвэл үндсэндээ энэ бизнесийн, энэ компани зах зээлийн үнэлгээ нь 76.4 тэрбум. Үндсээ бид 76 тэрбум төгрөгтэй байж энэ бизнесийг бүхэлд нь хулдаж авах боломжтой гэсэн санаа юм аа. За арилжааны эвтэхийн хувьд бол хараад үзвэл ерөөхдөө бол Монголын хөрөнгөний биржийн 1-р англи дээр байгаа 27 компани. За Хаан банк, Апо, за банкуд, томоохон үйлдвэрлэгч компанид багтдаг. Ер нь тэдгээрийн нэг өдрийн дундаж хувьцааны арилжаан за нэг суурийн нөлөө багцын арилжаануудыг хасаад үзвэл дунджаар нэг 15 сая төгрөг өдөрт арилжаалагдаг авч зарах дүнгээр. За яг Түмэн шуудын хувьд бол өдрийн дундаж арилжаа нь бол зөвхөн 2024 оны хувьд хараад үзвэл нэг 8.5 сая төгрөгийн арилжаалагдаг. За яг бол энэ бол мэдээж тийм муу үзүүлэлт бол биш. Гэхдээ арилжааны идэвхийг яг бусад 1-р английн компанитай харьцуулаад үзэхэд арилжааны идэвх харьцангуй бага түвшинд хэлбэлцдэг байх нэ. За дараагийн хэсэг хамгийн чухал хэсэг рүү оръё. За компани ногдол ашиг. За Түмэн шууд бол ногдол ашигын хувьд бол ерөнхийдөө бүлтэн дүгнээд хэлэхэд бол сайн үзүүлэлттэй гэж хэлж болно. За ногдол ашигын бодлогын хувьд бол компанийн хувьд бол анх IPO хийж байхдаа 5 жилийн өмнө компани хэрвээ цэврээштэй ажиллаад ногдол шиг тараан гэж үтсэн тохиолдолд цэвэр ашигынхаа 20-с дээш хувийг эзэдтэй олгоно буюу ногдол шиг байдлаар тараан гэдгээ бодлого болгоод баталчихсан байдаг. За мэдээж түүнийг аль хэрэгжүүлж байгаа. За энийг хэр зэрэг гүйцэтгсэн бэ гэдэг өнгөрсөн хугацааны эдлэг гүйцэтгэлийг нь хараад үзвэл тасралтгүй тараасан жил нь бол 5 жил буюу 2019 онд IPO хийлээ. Өнөөдрийг хүртэлх бүх жилүүдэд ногдол ашигаа тасралтгүй компани тараадаг байх нэ. За тараалтын одоо давтамжийн хувьд бол жилд нэг удаа тухайн тайлан тухайн тайлан жилийн цэвэр ашигаас эх жилийн хавар нь ногдол ашигаа төлөөд явдаг байх нэ. За хуваарлтын хувь буюу үнэхдээ тэр компани цэвэр ашигынхаа хэдэн хувийг нь эзэдтэй өгд юм бэ гэдэг payout ratio гэж ярьдаг. За 3-1 буюу 30%-ийг нь сүүлийн 3 жилээр хаад үзвэл тасралтгүй ногдол шиг байдлаар тараасан байна. За эдгээр график дээр харуул сүүлийн 3 жилийн ногдол шиг мэдээлүүд нь харагдаж байна. За улбар шарангийн босоо график дээр тухайн компани цэвэр ашиг нь харагдаж байна. За би 2024 оныг төсөөлөөр нь тавьсан байгаа. Харьцангуй органик энгийн төсөөл гэж ойлгож болно. За улаан дүүн бол ногдол ашигын хэмжээ, цэвэршт эзэх ногдол ашигын хэлж гисэн үг. Эдгээр маань тэрбум дөрөөр илэрхийлэгдэнэ. За улаан өнгийн зураас л нөгөө хуваарлтын хувь буюу нэг төгрөгийнхөө хэдийг нь эзэдтэй өгсөн юм бэ гэдэг хувийг нь илэрхийлж байна. За эдлээ одоо хүлээлтийг нь хараад үзье. Ерхэд бол 2022 онд компани 7.2 тэрбум цэвэрштэй ажилласан. За
өнгөрсөн онд бол 11.4 тэрбум цэвэр ашигтай ажилласан. За үүний 30% буюу 3.4 тэрбум төгрөгийг эзэдээ одоо ногд шиг байдлаар тараасан байх нэ. За хэдүүлээ 24 оны төсөөллийг харахтаа хуваарлтын хувийг нь яг өмнөх жилүүтэй ажиллах сүүлийн 3 жилтэйг эзэлхэн 30% хувьцаа тараандаа гэж үзвэл нэг тараагдах нийт ногдлшгийн хэмжээ бол 5 тэрбум төгрөг байгаа. За 5 тэрбум төгрөг зах зээл дээр байгаа нөгөө 200 сая хувьцаанд хуваагаад үзвэл нэг шиг хувьцаанд 25 төгрөгийн ногдлшиг оногдохоор байна. За ингээд хэдлээ хүлээлттэй хараад үзье. За цэвэр ашгийг төсөөлөөр би 16.7 тэрбумаар нь харж ирсэн. За компани бол 2 дугаар улирлын байдлаар буюу 6 сарын 31-ний байдлаар энэ оны одоо талд нь бол аль хэдийн 8.4 тэрбумын цэвэр ашгийг хэдийнэ гүйцэтгэсэн байгаа. Тэр нь бол харьцангуй боломжийн тоо гэж нэлээд харж байна. За хүлээж байгаа ногдлшийн хэмжээ бол 5 тэрбум. Тэгэхээр нэг ч хувьцаанд 25-ыг тарааж байгаа юм чинь үнэхээр 25-ыг өнөөдрийн төлөх буюу хэдий өнөөдөр 382-оор нэг шиг хувьцааг авлаа гэж бодоход ногдол ашгийн хүлээж буй өгөөж нь 6.5% ногдлшийн өгөөжтэй гарч байна. За яг ногдлшийн өгөөжийн хувьд бол энэ бол мэдээж тийм муу одоо тийм бага үзүүлэлт бол биш. Гэхдээ нэг талтай одоо харьцангуй ногдлшгийн өгөөж өндөртэй 12%-тэй, за банкуд 14%-тэй, 5 толгой хөвчлэн ногдлшгийн өгөөж өндөртэй компанитай харьцуулахад бол харьцангуй ногдлшгийн өгөөж бол бага байх нэ. За мэдээж бага өгдөг компаниудаас бол мэдээж дунджаас бол дээгүр гэж хэлж болно. За тэгэхээр нэг ногдлшгийн нэг иймэрхүү үзүүлэлттэй дээр бол энэ компаниуд бол бүхэлд нь нэг өөр дүгнэж хэлэхэд бол ерөнхийдөө бол сайн үзүүлэлттэй гэж хэлж болно. За магадгүй 2026 онд компани маань өөрөө яг өмнөх жилдээ адилхан 2 жилийн дараагаар цэвэр ашиг нэг даблтлаа буюу 30 тэрбумын цэвэр ашигтай ажиллаа. За тэрнийхээ 3-1 буюу 10 тэрбумыг та тараалаа гэж бодоо үзэхэд хэрэг өнөөдөр та 380-аар нэг хувьцааг нь авсан байсан бол ногдлшгийн өгөөж маань яг адилхан даблтна буюу аль хэдийн 12-13% өгөөжтэй болох нэ. Тэгэхээр нэг хувьцаа урт хугацааны өрөнгө оруулалт бол ийм одоо үр ашигтай байдал нь бол ялч ногдлшиг дээр бол ийм их ногдлшиг төлдөг сайн хувьцаан дээр бол үр дүн гардаг байгаа. За эдлээ компани ашигт ажиллагаа руу орцгоё. За цаг жоохон давчуу байгаа учраас санхүүгийн байдлын тухай хэдлээ маш товч ярилцъя. За ашигт ажиллагааны хувьд бол за тухайн компани маань өөрөө нийт борлуулалтын сегментийг нь хараад үзвэл үндсэндээ тэр чигтээ буюу 80 орчим хувийг нь компани өндөр борлуулдаг баг. За 2023 онд бол Монгол нэг одоо өндөгний дотоодын үйлдвэрлэл бол нэг 470 орчим сая байд юм байлээ. Статистикээр хараад үзвэл. За энэ компанийн хувьд бол зах зээлийнхаа 25%-ыг дангаар хангадаг. Буюу 23 оны байдлаар нэг 120 орчим сая өндөг үйлдвэрлэсэн байгаа. За компани төслөө хэрэгжүүлээд үйлдвэрлэлийн багтаамжийн хувьд бол 2024 оноос аль хэдийн жилийн 145 сая өндөг үйлдвэрлэх чадaltaй болно гэж байгаа. Тэрийг бол хэрэгжүүлчихсэн байгаа. Түмэн шууд 2-3 төслийг бид нар мэдж байгаа. За тэгэхээр нийт борлуулалтын 80%-ийг нь компани өндөг эзэлдэг. За энэ бол өндгийн савлгаатай, одоо багц савлгаатайгаа мэдээж одоо тортик компанид шингэн өндөг хүртэл борлуулдаг. Янз бүрээр зардаг. За үлдсэн 18% бол тижэл байдлаар. За үүн бол дийлэнхийг нь дахианы тижэл. За үлдсэн нь бол малын тижэл байдлаар. За 2% буюу маш бага хувь дээр бол компост бордоо зэрэг бусад сегментүүд нь орж иж байна. За тэгэхээр гол бизнес нь бол ерөөсөө өндөг байх нэ. За хэдүүлээ харьцаа үзүүлэлтүүг нь орохоос өмнө эхлээ графика тайлбарлаад үзвэл би компани 24 оны бол цэвэр ашигын төсөөлөөр нь тавиад борлуулалтын орлого ч гэсэн төсөөлөөр нь тавьсан. За сүүлийн 4 жил сүүлийн 3 жил нь бол аудитэд тайлах гарах. За тэгэхээр 4 жилийн гүйцэтгэлийг хараад үзвэл улбашаар дээр компани нийт борлуулалтын орлого нь харагдчих. За цаар график дээр компани нийт ашиг буюу борлуулалтын орлогоосоо нөгөө хамгийн том зардал гэх үйлдвэрлэлийн компаниуд нөгөө борлуулалтыг өртгөө хасаад нийт ашиг нь. За улаан график дээр хамгийн сүүлд одоо яг ногдлт шиг компани эзэдэрүүлдэх цэвэр ашигын хэмжээ нь улаан дээр харагдаж байна. 24 онд бол нэг 78 тэрбумын борлуулалт хийж 16.7 тэрбумын цэвэр ашигтай төсөөлттэй байгаа. За хэдүүлээ ашигт ажиллагаа болон хэр зэрэг үр ашигтай ажилтдаг гэдгийг ярилцъя. Компани нийт ашигын маржны хувьд бол 35.7%. За компани цэвэр ашигын маржин буюу үндсэндээ нэг төгрөгийн түүх одоо бохир борлуулалтын орлогоос одоо 21 гэдэг нь 5.1 буюу 20 орчим хувь нь компанид яг цэвэр ашиг байдлаар үлддэг байх нь үлдсэн одоо үйл ажиллагаа борлуулалт өртгийн зардал болоо гардаг. За тэгэхээр иймэрхүү одоо үйлдвэрлэгч одоо хөнгөн үйлдвэрлэл бай, хүнд үйлдвэрлэл бай, ийм үйлдвэрлэгч компани нэг онцлогийн хувьд бол ашигын маржин харьцангуй 21%-тэй, нийт ашиг нь 35% маржинтай байна гэдэг бол харьцангуй өндөр үзүүлэлттэй. За том үйлдвэрлэлээр бол энэ тоо бол нэг одоо орон тоотой байдаг 8-9%. За өндөрдөл нэг 15%тэй байдаг баг. Тэгэхээр 21-д бол харьцангуй энэ компани бол маржин өндөртэй сайн үр ашигтай бизнес гэдэг нь бол энэ дээрээс харагдаж байна. За хэдүүлээ үр ашигыг хэмжээд үзье. ROA буюу одоо компани нийт хөрөнгө. За компани хөрөнгөний хэмжээ 24 онд нэгдүгээр хагас харагдаж байна. 82 тэрбумын хөрөнгөтэй.
За тэгэхээр энэ хэмжээний хөрөнгөө ашиглаад хэр зэрэг компани цэвэр ашиг, үр ашигтай ажилт юм бэ гэдэг тэр нэг хэмждэг үр ашигыг нь одоо ашиг ажиллагааны хэмжээний үзүүлэлт гэдэг ROA гэж байгаа. Нийт ашиг. Одоо нийт хөрөнгийн өгөөж. За нийт хөрөнгийн өгөөж нь бол энэ компаниуд бол 10.1%. За MSCI-гийн 1-р ангил дээр байгаа. Ер нь хөрөнгөний бирж дээр байгаа нэг бусад одоо харьцуулж болох хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн мах Impex, Apu, Monster тэргүүтээ нэг 7-8 компани байдаг. За тэдгээрийн дундаж нэг ROA-г нь хараад үзвэл салбарын дунд нь өөрөө 6.1%. За өөрийн хөрөнгийн өгөөж буюу компани яг хувь нийлүүлсэн хөрөнгө. Компани яг өөрийнхөө хөрөнгөөрөө хэр зэрэг одоо үр ашигтай ажилтдаг гэдгийг илэрхийлдэг үзүүлэлт бол Төмөн шууд дээр 16% гэж байна. За нөгөө 7 компани буюу салбарын дунджийг хараад үзвэл 10.5%. Тэгэхээр яалчгүй Төмөн шууд бол нэг одоо онцлог зүйл нь бол энэ дээр харагдаж байна. Одоо салбарынхаа дундтай харьцуулахад бол яалчгүй өөр хөрөнгө өгөөж өндөртэй. За нийт хөрөнгө өгөөж бол 10.1 буюу салбарын дунджаас дорой 4-5 бүхэл 1% илүүтэйгээр үр ашигтай ажилтдаг гэдэг нь энэ дээрээс харагдаж байна. За тэгэхээр мэдээж үр ашигтай байх. За компани хувьцааны үнэлгээний хувьд бол хэдэлээ за үн ашигын харьцаа буюу хамгийн сайн мэдж байгаа одоо наацхийн хувьцааны үнэлгээг нэмждэг хөрөнгө оруулалтыг хэмждэг үзүүлэлт байгаа. P харьцаа үзүүлэлтээр бол нэгдүгээр улирлын байдлаар хараад үзвэл компани бол нэг 9.2 дахин. За салбарын дунд нь бол нэг 10.2 дахинтай байна. За одоогийн байдлаар бол 12 сар буюу компани 3 дахь улирлын тайлбарт гарсан байгаа. За 4 дахь улирлын тайл ингэдлээ төсөөллөөр нь аваад нөгөө үн ашигын харьцаагаа форвардаар ингээд тавиад үзвэл нэг ч хувьцаанд бол нэг компаниг 83 төгрөгийн одоо цэвэр ашиг ноогч гин гэсэн үг EPS гэж ирж байгаа. За энэ P-ийг бодоод үзэнгүүт одоогийн ханшаар нь бодоод үзвэл компани үн ашигын харьцаа нь форвард байдлаар 4.5 дахин буюу харьцангуй боломжийн үнэлгээтэй гэж байна. За энэ талаар мэдээж онол дээр болон практик дээр 10 болон түүнээс доош бол харьцангуй энэ бизнес байна боломжийн үнэлгээтэй хямд үнэлж байна гэж үздэг байгаа даа. Тэгэхээр яг үн ашигын харьцаанууд бол мэдээж энэ компани бол үнэлгээ бол харьцангуй боломжтой харагдаж байна. За яг хуу ашигтай ажиллагаан дээр ингээд хараад үзвэл зүгээр цэвэр ашигын нэг өсөлтийг нэтлээ хараад үзвэл сүүлийн 4 жилийн хугацаанд бол нэг дунджаар одоо жилийн нийлмэл дунд жилтээр бол нэг компани цэвэр ашиг 25%-аар өсгсөн. За энэ бол мэдээж маш органик, за баг супер шахуу өсөлтүүдийн нэг байх нэ. Тэгэхээр өндөгний бизнес бол маш энгийн. Монголд нийт одоо өндөг хэрэгэлдэг одоо монголчуудын өндөгний дундаж хэрэглээ гэж байдаг. Тэр бол дунджаар монгол хүн жилд нэг 120 өндөг иддэг юм байна. За олон улсад бол энэ тоон өндөр хөгжилтэй. За өндөгний хэрэглээ өндөртэй улсад бол 300-аас 350 байдаг. За зүгээр нийт нэгээд дундчлаад аваад үзвэл нэг 250 орчим байж байгаа. Тэгэхээр бид нар нэг дэлхийн дундчтай харьцуулахад бол нэг дахин одоо бага өндөг хэрэглэдэг байх нь монголчууд. За сүүлийн хугацаанд за ерөнхийдөө сүүлийн 3 жилээр хараад үзвэл монголчуудын өндөгний хэрэглээ бол 2 дахин нэмэгдсэн. Сэдлийн энийг зүгээр дотоодын өндөгний үйлдвэрлэл нөгөө 479 сая харж байна. Ковид үед бол энэ тоо 150 саятай байсан. Тэгэхээр би бол чиглэл хүүхд байхдаа бол нэг өндөг иддэг байсан нь бол санахгүй байна. Өнөөдөр бол өдөрт төм хэрэглээ бас. Тэр энэ бизнес нь бол маш энгийн л дээ. Төмөш шууд бол ерөөсөө нийт ашигын 80% нь өндөгний борлуулалт эзэлдэг. Тэгэхээр Монголын хувьд бол нийт хүн ам нэг талд нэмэгдэж байна. За хүн ам зах зээл нь нэмэгдэж байгаа хэрэгцээ нөгөө хүн ам зах зээл дотроо өөрөө монголчуудын иддэг өдөр тутмын өндөгний хэрэглээ нь жил хэрэгцээ нэмэгдээд байгаа. За энгийн тооцоололоор бол нэг 2030 он гэхэд бол монголчуудын өндөгний хэрэглээ дэлхийн дундчтай ойрцсон. За нэг 220-оос 240 болно гэж үзэж байна. За энэ тохиолдолд бол салбарынхаа 25-аас 30%-ийн дангаар эзэлдэг энэ үнэмшил сум өндөгний үйлдвэрлэгч компани бол ерөөсөө борлуулалтч тэр цэвэр ашигч тэр бүтэн нэг нуурах одоо их 4 жилийн хугацаанд нэг нуурах бүрэн болцоотой гэдэг нь бол маш энгийн магадaltaй маш энгийн тооцоолоор харагдаж байна. За экспортын хувьд бол яг одоо нэг 50 орчим хувийг нь бид нар Орос болон бусад Төв Азийн улсуудаас экспортаад үлдсэн 50 орчимыг нэг дотоод үйлдвэрлэж байгаа тун үзүүлэлтүүд байгаад байна. За санхүүгийн байдлын тухай бол бид нэх ярилцаад явах зэрэг маш товчхон ярьж. За мэдээж компани одоо би энэ график дээр хөрөнгө өртөлбөрийн хэмжээг нь тусгасан байна. За нийт хөрөнгө нь бол улбар шар дээр. За компани нийт өртөлбөр нь улаан дээр. За нийт өртөлбөр доторх богино хугацаат нөгөө өртөлбөр нь саарал дээр гарч байна. Тэгэхээр нэг бүлдэн дүгнэлт л за нэг хөрөнгөний жилийн өсөлтөд дуунжаар нэг 15% өсөлттэй нөгөө 4 жилтэй байл. За компани санхүүгийн хөшүүрэг бол 1.6-тай харьцангуй үрийн хөшүүрэг багтай өөрийн өрөнгө харьцаа харьцангуй боломжийн түвшинд. За төлбөр төрөнгө үүсгэх чадвар 1.3. Тэгэхээр энэ бол компани бол зөв нэг үгээр бол санхүүгийн харьцаа эсвэл харьцангуй энгийн одоо эрүүл түвшинд хадгалагдж байна. За PB бол нэгдүгээр улирлын байдлаар 1.4-тэй. Нэг бодит үнэлгээнд дээрээ байж энэ гэж харж болох нэ. За ингээд Төмөн шуутын тухай эцэст нь дүгнэлт хэлэхэд бол за нэг үгээр л нийт компанийн хувьд бол
За бүх үзүүлэлтээс нь хараад бол ерөөсөө сайн үнэлгээ өгч байна. За яг хуу энэ компанид бол нэг тийм өөлөд тогтоо тийм сөрөг хүчин зүйл, сөрөг эдийн засгийн одоо санхүүгийн үзүүлэлт бол байхгүй. Нэг зүйл арилжаа нийтэх боломжийн ногдлошгийн хувьд бол харьцангуй сайн үзүүлэлттэй. За компани хувьцаач гэсэн өсөлтийн гүйцэтгэл нь харьцангуй сайтай. За ирээдүйн ашигтай ажиллагаа, ирээдүйн салбарын потенциал гүйцэтгэлийн хувьд бол одоо тийм амар супер өндөр өсөлтийг бол гүйцэтгэхгүй харьцангуй боломжийн органик магадлал өндөртэй өсөлтүүд л хүлээгдэж байгаа. За баланс бол харьцангуй эрүүл тэр нэг бүхэлдээ бол тийм компани супер одоо тийм гайхалтай зүйл байхгүй ч гэсэн тийм сөрөг зүйлүүд байхгүй. Яг сайн хувьцаанууд бол нэг байх нэ. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа зөвлөхөд дунд урт хугацаанд гэж байгаа бол Төмөн шуурчиг ийм одоо сайн компаниг бол өөрийн багц дээр 5-аас 10%-аас хэтрүүлэхгүйгээр багц дээр эзэмшсэн байхдаа сайн хувьцаад нэг байх нэ. За олон улсад бол иймэрхүү өндөг үйлдвэрлэлийн хувьцаа харьцангуй дефенсив буюу хамгаалтын хувьцаа гэж явдаг. Яг л эдийн засаг төдий шинэ дээшээ доошоос авах үед бол өндөгний хэрэглээ бол өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон байдаг. Тэр эдийн засгийн циклийг дагаж энэ хувьцаа цавлаадахгүй бизнесийн үйл ажиллагаа, ашигтай ажиллагаа, хувьцаа нааш, ногдол ашиг тэр чихээ харьцангуй тогтвортой стейбл хувьцааны нэг бол байдаг байх нэ. За ингээд өнөөдрийн лайва өндөрлөе. За эцэст нь хэлэхэд маа компани зүгээс бол ногдлошоо одоо ногдлшгийн сезон төгсөж байгаатай холбоотойгоор бидэд ногдлшиг өндөр төлдөг компаниудын хувьцааны судалгааг нэг бүрчлэг хийсэн байгаа. За та бүхний доор слайд дээр харагдаж байгаа. Тэгэхээр эдгээр компаниуд хувьцаанд хөрөнгө оруулах, өөрийн хөрөнгө оруулалтын багцаа шинэ хувьцаа нэмэх эсвэл багцаа өөрчлөх зэрэг мэргэжлийн мэдээлэл зөвлөгөөг та манай брокеруудаас авах боломжтой. Мөн шинжээчид рүү холбогдож өөрийн багц дээр хөрөнгө оруулалтын мэдээлэл зөвлөгөөг үнэлбэг авах боломжтой байгаа. Та доорх суугаар бидэнтэй холбогдоорой. За баярлалаа.